За сайн байцгаана уу. Өнөөдөр шинийн нэгэн бэлэг цагаан өдөр эхэлсэн. За ингээ шинийн нэгэндээ би өөртөө ажиллаж эхлэхээр шийдсэн байгаа. За энэ дээр ажиллаж эхлэх гэж байгаа вэ гэхэлэр би стрессцэн, гуниглсан, уйдсан. Ямар нэг тийм таагүй, дургу мэдрэмж төрсөн тийм үедээ амттан их иддэг тийм туршилтай. Одоо чихэрч эхлээд тэрүүгээр дамжуулж ингэж тийм аз жаргалын таатай сайхан мэдрэмж мэдэрдэг тийм одоо дадал туршилтай байсан. За тэгэд өмнө нь бол тэр зуршлаа солих гээд янз бүрийн зүйлүүд залуу 20 настай байх үедээ бол найз нөхдөдөө илүү их уулзах, гадуур гарах, шоудах ч гэдэм үү те. Тиймэрхүү зүйлээс илүү их тийм таатай мэдрэмж авах гэж бас их хичээдэг байсан. Тэгээд дараа нь хүнтэй суугаад салаад хүүхдтэй болоо. Тэгээд хүүхд маань бас аутизмтай гэж онцлогдоод ер нь ганц бие ээжийн тий мөнгөтэй мөнгөгүй одоо ад үзэгдэх, муулуулах янз бүрийн тийм хэцүү амьдралын хэцүү зүйлийг их туулсан. За тэгээд тэр сэтгэлийн хямрал ганцаарцсан үедээ хүүхдтэй учраас тэгээ гараад шоудаад байж чадахгүй. Тэгээд тэр хэцүү мэдрэмжтэйгээ янз бүрээр ажиллаж эхэлж ер нь бол оролдож исэн. Бүх төрлийн бясалгал йогуудыг хийсэн. Олон ном уншсан. Тэгээд ч одоо өөртөө ажиллаж дийлэхгүй юу бас байсан. Тэр үедээ л нэлээд их тийм идэх тэгээд тамхи татах тийм зүйлүүдээр өөрийгөө харуулж исэн. Тэгээд тэгж гэсэн ч бас нөгөө залуу хүний бас нэг ирч хүч байсан баг. Тэгээд тэрүүгээрээ ингээд өөрийгөө хурцлж хөгжүүлж явсаар одоо Германд ирээд амьдраад 6 жил болсон байна. За тэгээд Германд ирээд нөхөртөөгөө суугаад дахиад хүүхэдтэй болсон. Тэгээд яасан бэ гэхлээр нөгөө буцаад нөгөө гэртээ суугаад гэсэн чинь нөгөө өмнөх хүнтэй суугаад салж исэн. Тэгээд тэр жирэмслэлт төрөлттэй холбоотой янз бүрийн сэтгэл зүйн айдсууд тэгээд нөгөө хүүхэд насны янз бүрийн бас зүйлүүд ингээд сэдрээд өөрийгөө ингээд ажил хичээл янз бүрийн зүйлээр ингээд арга цагаад цатааруулаад яваад байсан биз дээ. Тэгсэн чинь тэр нь ингээд буцаж сэдэрч гарч ирээд маш их буцаа сэтгэлийн хямралд орж эхэлсэн. Хоёр дахь жирэмслэлтэн дээрээ. Тэгээд тэрүүгээр бас хажуугаар нь жижиг сажиг маш олон асуудал байсан. Юу байсан бэ гэхээр нэгт манай нөхөр битэрч хоёр өөр улсын хүмүүс төрөлх хэлээрээ ярихгүй сэтгэл зүйн нарийн асуудлуудаа ингээд герман хэл дээр бид төдийлөн бас илэрхийлж чадахгүй тийм асуудлууд үүсэж исэн. Хоёрдугаарт бол нөгөө хүүхэд тийм ээ дагвар хүүхэд байгаа. За тэгээд тэр хүүхдээ хүүхэд хоёрын харилцааг яаж сайхан байлгах уу? Тэгээд тэр хоёрын дунд бас ойлголцохгүй асуудлууд маш их гарна. За тэрийг яаж арга ивэр учир зүг нь олох уу гэх асуудлууд байсан. 3 дугаарт бол манай хүүхэд нөгөө аутизмтай гэж онцлогдчихсон. Тэгээд аутизмтай хүүхэд бол одоо 3-аас 4 хүүхдээ тэгээд ер нь бол 3 хүн дэлбэрийн аутизм бол одоо нэг 5 хүүхдийг асарж байгаа дайны тийм хүч энергийг бол шаардж идэг. Тэгээд дээрэс манай хүүхэд бол ярихгүй хэлт одоо нөгөө хэлэх яриагаа ярьдгүй учраас ингээд хаана нүвдэж гин, юу болж гин, яасан гэдгийг ингээд мэдхэд маш хэцүү байдаг. Тэгээд ерөөсөө зүүн сонгороо гэх юм уу мэдрэмжээрээ тэгтэл эрэгтэй хүн тэр тусмаа одоо ингээд гадаад хүн дээрээс нь төрсөн эцэг нь биш.
Тэг ингээд шал өөр соёл хүмүүжлэлтэй ингээд хүн ингээд тэр хэлж ярихгүй байгаа хүүхдийг ойлгоно, хайрлна гэдэг бол тухайн хүнээсээ маш их тийм одоо ухамсар тий маш их ёс суртахуун маш их тийм ухаан шаарддаг юм байлээ. Тэгээд тэр асуудлууд дээр бол одоо нөхөртөө урам өгөх, зааж зөвлөх тийм шаардлага надад бас үүсэж исэн. Тэгээд дээр нь тэгээ би өөрөө нөгөө гадаад орчинд амьдарч байгаа учраас энэ тухайн улсынхаа хэл ус соёл шашин шүтлэг зүйлүүдийг нь ойлгох, судлах тэгээ мөн ах дүүнэр амраг садан одоо би чинь гадаадаас ер нь л Аз л гэж ярина л да. Аз хүн эмэгтэй. Тэгээд энэ Европ гэр бүл донд ороод ирэхээр өөрийгөө бас хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдээ хүлээн зөвшөөрүүлэх олон асуудлууд тулгарч ирсэн. Тэгээд тэр үед давхар тэгээ өөрөө жирэмсэн болсон. Хоёр дахь хүүхэд. Тэгээ сэтгэл зүйн асуудал гутралд ороод ер нь яагаад ийм байдалд орчих вэ? Тэ? Амьдрал юу яг юу нь болохгүй байна гэдэг. Тэгэл бодож эхэлсэн л дээ. Тэгэл нөгөө сүултээ миний нөгөө хийгээд байдаг олон яг бясалгал би шири чанхаа ошогийн одоо бясалгалууд тэгээд одоо бусад бүхэл аргуудыг бол хэрэглээд өөр дээрээ туршаад тэгээд тодорхой хэмжээнд бол үр дүнгээ бол маш гайхалтай өгч исэн. Тэгээд тухайн тэр хийж явах хугацаанд сайн сайхан болж исэн. Жаргалтай болж исэн. Тэгээд буцаал нөгөө амьдралдаа ороод ирнэ. Буцаал нөгөө хүүхэд аутизм, аргэр, нөхөр, эрүүл мэнд миний өөрийн нөгөө жирэмсэл төрөлт тэгэл нутаг орноос хахад эцэг эхээс хахад гэл ингээ олон асуудлууд нөгөө л асуудлууд хэвээрэл байждаг. Тэгэл нөгөө яг бяцлаглаа хийхээ болоод ингээ буцаад гэр асуудал дундаа ороод ирэхээр дахиад стресстэй эхэлдэг. Дахиад стресстэй эхлэхээр ингээд юм идэл эхэлнэ. Чихлаад маш их идэн. Тэгэл тамхи татна. Пив их уун. Тэгээд эхлээд идэг байсан. Тэгээд мэдээж хоёр хүүхдтэйгээ хоёр дахь хүүхд маань төрөө тэгээд хүүхдтэй ингээ гэртээ тэгээд өшөө асаргаатай юм хөшлийн бэрхшээлтэй хүүхдтэй ийм хүн ингээл байн гараал ууж идэл ингээд яваад чадахгүй. Одоо гэртээ суухаас аргагүй. Тэгээд бас байн гараал яг бяцлал гээл ингээд сайхан бяцлаглалын төвүүд дээр очиод байх тийм боломжгүй болсон. Тэгээд ирсэн чинь нөгөө нэг яг сэтгэл зүйн дарамттай улам орж ирсэн байхгүй юу. Улам л ингээд хүнд хэцүү санагдал. Тэгэл улам л хийдээл маш хурдтай тархлаад царай алдаад нуруу өвдөөд тэгээд нөгөө хоёр хүүхэд тасарч байгаа учраас өөртөө бас төдийлөн цаг гаргаж чадахгүй, яг хийж чадахгүй, гол нь сэтгэл санаа ингээд ийм унанг байгаа учраас өөрийгөө ч тийм арчлие ч гэсэн тийм бодол төрөхгүй байгаа байхгүй юу? Чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд тийм байдалтай ингээд нэг жил хэртэй явсан. Тэгж явж байгаад одоо энэ амьдрал дундаа энэ асуудал бэрхшээл зовлон энээс ингэж зүхтаж нэг бяцлаглалын төвд очиж суудаг. Эсвэл зүхтаж нэг яагийн төвд очиж суудаг. Тэгхгүйгээр яг энэ дундаа энэ амьдрал дундаа яаж н өөрийнхөө сэтгэл санааг ихтэйхан байлгах юм бэ? Яг ер нь юу яагаад би ингээ уурлаад байгаа юм бэ? Яагаад би ингээ зовоод байгаа юм бэ? Шаналаад байгаа юм бэ? Гэдэг асуултууд үүсээд тэгээд анх Club House дээр бол олон хүмүүсийн яриа сонсч ингэж ярилцаж явж байгаад одоо хэргийн тухайд сайхан багштайгаа учирсан. Тэгээд тэр буддийн гүн ухааны сургаалуудыг сонссон. Тэнцэнээс маш их ухаарлыг ойлгож авч ерөөсө бүх зовлонгийн шалтгаан чинь миний дотор байгаа юм. Тэг миний сэтгэлд байгаа юм. Миний бодол оюунд байгаа юм.
би энийгээ л одоо засаж энтэйгээ л ажиллахгүй болвол би 1000 гадаад яваад те 1000 заахан хувцас өмсөөд 1000 сайхан нөхцөл шалтгаантай байсан байлаач миний тэр нэг сэтгэлийн тий оюун бодлын тэр нэг хүн чи өөрийнхөө дотор байгаа сэтгэлээс зуртаж чадахгүй штэ тий хашаач ясан чи ингээд өөртөө л хамт байнга л явж байгаа. Тийм учраас тэр нөхөр байна уу, хүүхэд байна уу, гадна орчин байна уу, юу байна уу, тэг гадаад дотоод Монгол байна уу, хаач байсан тэрийг ингээд тэрийг солилоо гэдэг ингээд миний доторх сэтгэл оюун бодол солигдохгүй байгаа учраас асуудал дахин гарч ирээд исэн юм билээ. Тэгэд өөрийнхөө тэр дотоод сэтгэл оюун бодолтойгоо яаж ажиллах юм те? Тэрийг яах ёстой юм гэдгийг ингээд суралцсан л та. Тэгээд би багштай шаваараад өнгөрсөн жилийн энтэг улсаар очоод тойроо аялаад далаа агшийн номон суугаад тэгээд ер нь бол өөрийнхөө сэтгэл оюунтай яаж ажиллах юм, өөрийнхөө бодол оюуны яаж засах юм гэдэг жоохон тодорхой ойлголтыг аваад тэгээд ерөөсөө би эхнээс нь системтэйгээр сурах хэрэгтэй юм байна. Тэгээд гэртээ байх хугацаагаа ашиглаад сайхан сургууль сурыг гэдэг онлайнаар сургуулж болдог тийм сургууль Монголд байт юм билээ. Нараб институт гэдэг тэгээд онлайнаар бүртгүүлээд би сурсан бүтэн нэг жилийн одоо 2 дугаар ангид орно. Тэгээд ингээд сургуультандаа суугаад ингээд явж байхад бол одоо хүний энэ сэтгэл оюун бодлыг яаж ажиллаад идэв те. Миний сэтгэлийг хин нэгэн гаднаас удирдаад идэм үү те, хин нэгэн бурхан ч юм уу, бүтээгч эзэн ч юм уу, эсвэл миний нөхөр ч юм уу, ээж ч юм уу, аав ч юм уу, сахиусан тэнгэр одоо юу ч үгүй. Хин нэгэн намайг ингээ удирдаад эсвэл хараагаад ч юм уу ингээ заваагаад байсан зүйл биш юм байна. Би л одоо өөрийнхөө тэр зовлонгийн шалтгаанаа ингээ хийгээд те, тэгээ тэрийг ингээ хамсаад яваад ирсэн юм байна гэдгийг ингээ ухамсарлаад маш их өөр дээрээ бууж ирсэн буцаад гаднаас ингээд нэг юм хин нэг юм маш их буруутгатай байсан л да. Одоо хүүхэд насны драма гэдэг ч юм уу те. Эсвэл тэгэл нөгөө салж нээлсэн нөхрөө ч юм уу, эсвэл тэгэл амьдрал ахуйд таарлцсан найз нөхөд тэгэл янз бүрийн хүмүүстэй хүн чинь таарлалтай шүү дээ те. Тэгэл тэдрийг ингээд маш их сайн хүмүүсийгээ болохоор ингээд хагцмааргүй санагдал те. Дандаа тэгэл миний хажууд намайг ингээд хайрлал байж ах хэрэгтэй юм шиг. Эсвэл муу хүмүүсийг ингээд амар үзээ ядаал, гомдоол те. Буруутгаал тэгдэг байсан. Тэгээ тэр байдлуудыгаа бол сайхан ойлгож аваад хинч миний амьдралд буруугүй байсан юм байна. Хин нэг намайг заваагаад байсан зүйл биш юм байна. Би өөрийнхөө хийсэн үйлдэлийнхаа үр дагаврыг амсаад явж исэн юм байна. Тэр байтугай хүүхэд насны драма гэдэг яг сэтгэл готролтой тэр үедээ бол нөгөө сэтгэл зүй асуудлаар сэтгэл зүйчнэр сэтгэл зүй сэдвийг бас их тодорхой хэмжээнд судалсан өөрийнхөө хэмжээнд. Тэгээ тэрэн дээр бол нөгөө өсөх орчин эцэг ихтэй эцэг их чинь л чамааг ингэж одоо зовоос учраас одоо иймэрхүү драматай болсон байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ойлголтуудыг маш их аваад ээж аваагаа буруутгах тиймэрхүү тохиолдлууд байсан. Тэгтлээ буддын гүн ухаан үзээд ингээ жоохон ингээ тэрийг ингээ жоохон ойлгоод ирсэн чинь бид нар ингээд бүр эцэг их намайг заваагаад исэн биш. Одоо би өөрийнхөө үйл юурээр өөрийнхөө ээж аавыг сонгоод ирсэн байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм эцэг ихтэй төрөх, тийм эцэг ихийн хүүхэд болж төрөх тийм үйл юурийг би өөрөө хураачихсан байх нь шүү дээ тий. Ухамсартаа. Тэгээд эцэг ихийг одоо тэр өөртөө тохирсон тийм ээж аавыг одоо ингэ сонгоод би төрсөн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс одоо намайг яаж өсгсөн нь биш. Би анханасаа тэр хүмүүсийг өөрөө одоо сонгож би өөртөө одоо тохирох тийм эцэг ихтэй төрсэн байна шүү дээ. Тэгэхээр миний
одоо тэр өссөн орчин тэр эцэг хийхэд ямарч буруу байхгүй. Харин тэр эцэг их намайг одоо сайхан төрүүлээд өсгөөд өгсөн байна гэдэг чинь маш их тийм талархууштай зүйл байгаа байхгүй юу? Тэгээд хэнийг ч буруутгахгүй юм байна гэдэг ингээ жоохон ойлгоод ирсэн чинь миний нөгөө нэг амьдрал арай хэлбэр болж эхэлсэн. Одоо юу гэдэг тэрнээс болоод энэс болоод ингээ тэгээд л би одоо зовж шаналж гин гэж одоо боддог байсан зүйлүүд маань байхгүй болоод ирсэн чинь илүү нэг тийм тайван амгалан тийм сөрөг бодлууд ингээд багасаад тий хин буруутгсан шүмжилсэн тийм бодлууд багасаад ирсэн. За тэгээд өнөөдрөөс эхлээд би гол ярих гэж байгаа зүйл маань юу вэ гэхээр өнөөдрөөс эхлээд одоо нөгөө тэр сэтгэл готролтой байх үедээ хийгээд татцсан тэр нэг зуршлууд байна шүү дээ тийм ээ. Амттай иддэг, таймагтай татдаг. Эсвэл одоо хэн нэгэн заавал нэг хань болох найз нөхөд хайдаг. Ингээл хин нэгнээс заавал нэг гоё үг сонсох гал те ингээл магтуулах гал хүлэн зөвшөөрөх гэл ингээд идэг. Энэ зүйлүүдээ энэ зуршлуудтайгаа ажиллах гэж эхлэх гэж байгаа байхгүй өнөөдрөөс эхлээд. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хүний амьдралд асуудал бэрхшээл тохиолдноо. Тэ нөгөө хүүхдүүд тэ асуудал тулгарнаа нөхөр одоо тэгэл хадам гадаад дотоод мөнгө төгрөг эрүүл мэнд хүний амьдралд юу ч тохиолдож болно. Зөндөө зүйлс одоо тохиолдсон цаашдаа тохиолдох ч байх. Тэр үеүүдэд би ингээл те надаа хэцүү байна. Би чадахгүй гэл ингээл нөгөө л нэг арх тамхи илтв түргэн хаалж ихэрч эхлээд иддэг хിവэрэл байгаад ах юм уу? Юурээс асууж байгаа байхгүй. Тэнгүүд өнгөрсөн хугацаанд миний хийж ирсэн тэдгэрийн үр дагаварт нь юу байсан бэ гэхээр таргалсан тий. Тэгээд арх уухаар чинь бол нөгөө маш их биеийн шингэн алдагддаг. Одоо арх уух бол маш их хортой гэж байгаа штэ. Илэг тэр хорыг архины дээр хорыг спиртийг шүүж дийлэхгүй байхаар ирэхлээр одоо тархины эсүүд гэмтдэг тий. Илүү мартамхай, санамхай болно. За тэгэл цогтуу үедээ хүн чинь түлхүүр төрөвчээ гэхээс ахуулаад асал аваарт орохтой амь насанд хүртэл аюултай зүйлүүд болж гин. Найз нөхөд хайртай татны хүмүүстэй одоо нөгөө бодоогүй байсан үг хэлэхтэй муухай харьцсан тийм дараа сүлд нь өөртөө маш их харамсах тийм хэцүү муухай тохиолдлууд болж гин. Эсвэл одоо нөгөө үрж болохгүй хүүхдийн сургалтын төлбөрч байд юм уу юу ч хэдийн те. Ингээ маш чухал байсан нөгөө мөнгө төгрөгөө үрдсэн ч байх шиг те. Ингээд маш их тийм хэрэггүй буруу үйлдэлийг хүн арх ууснасаа болоод хийцэн байдаг. Тэгээ тэрийг тийм учраас ерөөсөө арх хэрэггүй. Тэгээд одоо тэр сэтгэлийн тийм хэцүү таагүй үедээ арх уугаад ах юм уу, тамхи татах юм уу, ингээд элдв чихэр жимс одоо элдв тийм амттан идээд ах юм уу. Тэгээ үр дүнд нь дандаа болохгүй бүтэхгүй зовлон, шаналл, таргалалт, өвчин тэ ийм зүйлүүд ирж байна. Тэгээ ингээл яваад ах юм уу гэдэг асуудал тулгараад тэгвэл одоо энийг өөрчлөмөр байна, ингэмээргүй байна. Тийм учраас өнөөдрөөс одоо би асуудал тулгарах хүнд хэцүү санагдах тийм үеуд гарч ирнэ. Шаналн, ганцаардна, уйлна, тэ шантран ийм үеүддээ би арх уухгүй. Ийм үеүддээ би тамхи татахгүй. Ийм үеүддээ би элдв чихэр жимс одоо жимс зүгээр л те яг элдв одоо шоколад те нөгөө одоо химийн найрлагаар маш их одоо хаа сайгуул дэлгүүрүүд зарагддаг болцоо одоо ийм байгалийн бус гаралтай байгаль дээр эзэж ингээд ургацсан сникерс гэж байхгүй шүү дээ те жишээ нь эсвэл одоо бомбон ч юм уу юу чи тийм байгалийн бус тийм бүтээгдэхүүн идэхгүй за тэгээд юу гэдэг хин нэгнэр ингээд заавал ингээ хайрлуулах гад хүлээж чи намайг хайрлал чи өстэй намайг инглээ гэж хүмүүсийг буруутгаад ингээд байхгүй өөрийнхөө сэтгэл зүйд хариуцлага хүлээгээд тий ингээ хүмүүсээс ингээ хайр халамж гуйгаад тахгүй эдгээр зүйлүүдийг ингээ хийн оронд нь хүнд хэцүү санагдсан үедээ юу хийж болох вэ тэгэхээр хамгийн боломжтой зүйл бол
сайхан гүнзгий амьсгал авах. Амьсгалын дасгал хийх. Тийм ээ. Тэгээд сайхан одоо энэ буддын гүн ухаан би судлаа да. Энэ буддын гүн ухааны сайхан ном, ухаарл өгсөн номнууд энэ биеийг би чинь авч явах хэрэгтэй шүү дээ. Энэ оюун сэтгэлийг би чинь засах гэж байгаа шүү дээ. Тэ? Би дахиад ингээ муу зуршилтаа автаад ингээ тах юм бол цаашаа хөгжихгүй шүү дээ. Улмал миний эрүүл мэнд муудна. Улмал би одоо арх уугаад ах юм бол тарих толгой маань улмал ажиллахаа болно. Тийм учраас одоо тийм муу зуршлуудыг хийх хэрэггүй шүү дээ. Гэт ингээ ном унших те. За одоо хүүхдүүд маань бас нэг баг маань одоо 3 нас одоо аутизмтай хүн маань 8 нас хүрж байна. Бас нэг үе бодвол арай нэг тий жоохон өөртөө анхаарах боломжтой болж эхэлж байна. Тийм учраас боломжтой бол би гараад гадаа сайхан алхахыг, дасгал хөдөлгөөн хий, дуртай зүйлээ хий, за ингээ бясалгал ном хий гэсэн ийм зорилготойгоор ингээд өнөөдрийг эхлүүлж байна. За тийм миний ингээ урт яриаг энэ хүртэл сонсож дуусгасан бол та нартаа баярлалаа. Сайхан эрүүлийн аз жаргалыг хүсье. За маргаашийн 2 дахь өдрийн яриагаараа уулзъя. Баяртай.